Хоёрд нь өөрөө тэн дээр улс төрийн өөрийнхөө одоо энэ Smart Eco Trans гэдэг одоо ер нь энэ нүүрсний хулгай Smart Eco Trans-ийн дээр асуудлыг өөрийнхөө гараа өсгөөр ямар ч нууц нэрийн дор тендергүүгээр цаана 34 их найдын орлого завшигч байгаа үстэй. Smart Eco гэдэг дээр ерөнхий дүнгээр харуул 94 тэрбумын ашиг болсон байна гэж хэлж байна 2 жилийн дотор. 94 тэрбумын ашиг гэдэг чинь зөвхөн тэр нэг 19 км-ийн автсан байгаа юм. Тэр автозам дээр явж байгаа машин болгоноос 100 мянган төгрөг илүү нэг машинаас хураасан юм билээ. Тэгэхээр 2 жил болохгүй хугацаанд. Гэтэл тэрний чинь цаана яг нөгөө нэг хилийн юун дээр зургас дээр нь одоо асуудал байгаад байгаа шүү дээ. Одоо нэг хэсэг юм руу тэр 34 тэрбум явж л байгаа бах алдагтаад явж байгаа. Гэтэл тэрийг нь бацах гэж байгаа амиг нь системээр нь хийгээд хэрэгжүүлээд эхлэе явж шүү дээ. Терминал байгаа ач болох тийм биз дээ. Тэгээд энэ ерөнхийдөө жагсаалт цуглааны асуудал Smart Eco Trans-тай холбоотой яг энэ нууцтай өөрийнхөө гар үсгтэй шийдвэрээ жагсаалаас өмнө тэр жилийнхээ 9 сард гаргацсан байгаа үз. Нууцын зорилттой гаргацсан байгаа үз. 9 сард нь. Өөрөөр хэлбэл 12 сард жагсаалт цуглаан болж байгаа үз. Тэгэхээр миний хэлээд байгаа өөрийнхөө хулгайг займчуулж, нүүрсний хулгайг өөр хүн рүү чихэж, нүүрсний хулгайг илрүүлээ шийтсэн болох гэж яг тэрнийхэн зам төндөлсөн ган үеийг зайлуулах гэж тэр луурийнхэн зах цухыг нь мэдээд ер нь бол яг дуурч эсрүүцэх боломжтой ер нь эсрүүцдэг хүн яг нэг нөгөө биелсэн шүү дээ.